За сайн байцгаана уу та бүхэндээ. Өнөөдөр бид Хураангу теологийн 8 үндсэн доктрины эхний доктрин болох Бурхны үгийн талаарх доктрины хичээлийг үзэж байна. За энэ хичээлийн хүрээнд бид 7 цуврал хичээл үзнэ. 7 цуврал хичээлийн эхний хичээл болох Бурхны үг бичигдэх санаа гэдэг хичээлийг та үзсэн. За одоо 2 дугаар хичээл буюу Бурхны үгийн үнэн байх чанар гэдэг энэ талаар үзнэ. Өөрөөр хэлбэл Бурхны үг үнэхээр үнэн юм а гэдэг зүйлийг энэ хичээлээс бид үзэх юм. За эхлээд дэлгэцийн хажуу талд гарах хэд хэдэн Библийн ишлэлүүдийг та бүхэн бичиж аваад тэгээд Библиэсээ эдгээр ишлэлүүдийг уншиж эдгээр хичээлийн одоо гол Библийн ишлэлүүдээр өөрийнхөө итгэлийг бас батжуулаасай гэж хүсэж байна. За би уншия. Тооллого номын 23 дугаар бүлгийн 19, Дуулал номын 12 дугаар бүлгийн 6, Дуулал номын 18 дугаар бүлгийн 30 дугаар ишлэл, Дуулал номын 19 дугаар бүлгийн 8, Сургаалт үгс номын 35, Иохан 10-ын 35, Иохан номын 14-ийн 26, Иохан номын 16-гийн 13, Иохан номын 17-гийн 17, Еврей номын 6-гийн 18. За эдгээр ишлэлүүдийг та бүхэн Библиэс уншаад тэгээд энэ хичээлийг сонсох юм бол та бүрэн утгаар үнэхээр Библи бол алдаа мадаггүй үнэн юм а гэдэг зүйлийг ойлгох болно. За Библийг бичих санаа нь Бурханаас юм гэдгийг бид өмнөх хичээлээр үзсэн. За Бурхан хүнээр дамжуулан үгээ бичүүлсэн гэдгийг бас бид сурсан. За өнөөдөр бид Бурханы үг бол алдаа мадаггүй бөгөөд алдах боломжгүй гэдэг зүйлийг сурах болно. За Иохан 17-гийн 17 дугаар ишлэлдэр Есүс үнэн дотор тэднийг ариусгаач таны үг бол үнэн мөн гэж Есүс Бурхан эцэгтэй хандан залбирахдаа ингэж хэлсэн. Өөрөөр хэлбэл Бурханы үг болох Библи буюу бичээс бол үнэн юм а гэдгийг Есүс бол энэ дээр хэлсэн байна. За эхлээд бүгдээрээ Библи нь алдаа мадаггүй гэдэг энэ ойлголтыг эхлээд сурцгаая. Англиар болохоор inerrancy гэж бол хэлж байгаа. Өөрөөр хэлбэл ямар ч алдаа бол Библиэлд байхгүй гэж. За Библийн одоо өөрийнх нь мөн чанар бол алдаа мадаггүй. Өөрөөр хэлбэл ямар нэг худал хуурмаг зүйл байхгүй. Үнэн зөв гэсэн мөн чанарыг Библи агуулж байдаг. Энэ утгаараа Библийн үнэн одоо бодит байдлыг баталгаажуулдаг. Баримтыг бол үгүйсгдэггүй. Өөрөөр хэлэх юм бол Библи нь өөрөө өөртөө зөрчилддөггүй гэсэн утгыг агуулдаг. За жишээ нь Бурхан урслын ертөнцийг бүтээхдээ оргүй холсноос бүтээсэн тухай бол Библи өгүүлдэг. Өөрөөр хэлбэл орчлон аль хэдийн байсан материалуудыг Бурхан ашиглаж одоо бидний амьдарч байгаа дэлхийг бүтээгээгүй. Харин тэр оргүй холсноос тэр материалуудыг бий болгож өөрөө бүтээсэн юм а гэдэг энэ зүйлийг Библиэлд хэлсэн. Нэг тийм хошин яриа байдаг шүү дээ. Нэг хүн Бурханыг одоо басаж би одоо тантай адилхан хүнийг бүтээж чадна. Хоёулаа тэгвэл хүн бүтээх үү гэж одоо тэр хэлдэг. Магадгүй хүн бол тэр одоо генийн одоо материалыг ашиглаж хүнийг бүтээнэ гэж бол ойлгосон баг. Тэгээд хүн одоо тэгж хэлбэл Бурхан за тэгвэл хоёулаа хүнийг бүтээе гэж хэлсэн. Тэгээд Бурхан тэгтээ түн юу гэж нэвжилсэн бэ гэхээр чи эхлээд өөрийнхөө материалыг өөрөө бүтээгээрэй. Чи миний бүтээсэн материалаас битээ хэрэглээрэй гэж хэлсэн. Тэгээ хүн болвол байгаа материалыг л ашиглаж ээжэл юм хийж чадна үхээс байхгүй зүйлээс болвол юм бүтээж чадахгүй гэдэг зүйлийг энэ дэр хэлсэн байна. За Библийн үнэн бодит одоо Библийн үнэн бодит байдлыг баталгаажуулдаг гэж бол хэлсэн. За баримтыг бас үгүйсгдэггүй. Мөн Библи нь өөрөө өөртөө зөрчилдөггүй гэсэн иймэрхүү санааг би түрүүн хэлсэн байгаа. За жишээлбэл Есүс өөрийнхөө амьлалтын талаар би үхээ 3 дахь өдөртөө амьлна гэж хэлсэн. За энэхүү амьлалтын одоо баталгаа болсон маш олон түүхэн баримт, маш олон гэрчийн баримт, Есүс үнэхээр амьд юм а гэдэг баталгаа бол маш их байдаг. За Библийн олон үйл явдлыг бас гэрчлэх археологийн олдвор бусад одоо улсын түүхэнд бас давхацсан тэдгээрийг тэмдэглэсэн юм үйл явдлууд Библиэлд бол зөндөө байдаг. За хэрвээ Библи тийм ээ зарим ус бол хэлдэг тийм ээ Библи чинь зөвхөн л одоо хүний оюун ухаанаас гарсан хүний одоо зохиосон зүйлсүүдээ гэж хэлдэг. Үнэхээр Библи хүний одоо бодол санаанаас ургуулan ботсон тэр зүйлийг бичсэн ийм ном юм бол
ямар нэгэн түүхийн баримт тийм археологийн улдрал олдох ямар ч боломжгүй. Яагаад гэвэл зөвхөн тухайн зүйлийг бичсэн хүний оюун ухаан фантаз төсөөллөөс бий болсон учраас дэлхийн түүхэн дээр тийм зүйл болоогүй учраас тэдгээр зүйлийг батлах боломжгүй. За Библи бол маш их баримттай, үнэн. За хэлсэн үгээ өөр газар давтан хэлэхдээ яг одоо давхцж яг тэдгээр хоорондоо тийм ээ нийцэж байдаг. Хоорондоо ямар зөрчилдөөн байхгүй ийм зүйл. Жишээлбэл Есүс бол 100% бурхан, бас Есүс 100% хүн. За Есүс 100% хүн, 100% бурхан гэхлээр зарим хүн аль нэг нь байж таарах ёстой. Эсвэл бурхан эсвэл хүн гэж боддог. Гэтэл Библийг харах юм бол Есүс бол зөвхөн бурхан хийж чадах гайхамшгүй දේэл хийж байсан. Зөвхөн бурхан хэлж чадах үгсийг бол хэлж байсан. Жишээлбэл би одоо наран тул зах дээр гараад ингэж ойрлъё л доо. Надад итгэсэн хүн мөнх амьтай одоо гэж ойрлъё. Тэгвэл одоо наран тул зах дээр байгаа хүмүүс бол гурван янзаар надад ханд. Нэгдүгээрх нь наад галзуу солиотой хүний эндээс холдуул тийм ээ одоо хүн амьтан үргээгээд 8 үргээгээд наадах зайлуул гэж чинь цагдаад барьж өгч чинь. За хоёрдугаарх нь болохоор наадах чинь залтай хүн байж магадгүй хүмүүсийг тэгээд залилж тийм ээ одоо мөнх амиг өгнө гэж залилж одоо хүмүүсийг одоо мэхэлдэг хүн байж магадгүй наадахаа цагдаад барьж өг гэж бас хэлнэ. Гурав дахь нь батлаад аль. Үнэхээр чамд идэх юм бол мөнх амьтан батлаад аль гэж хүмүүс шаардна. За Есүсээс хүмүүс бас мөн л баталгаа шаардж байсан. Энэ баталгааг Есүс би үхэх боловч 3 дахь өдөртөө дахин амьлах болно гэдэг үгээрээ баталсан байдаг. Есүс хүн үхээд одоо бүрэн дүүрэн одоо үхээ зогсохгүй. Есүс үхлээс амьснараа би бол бурхан юм. Өөрөөр хэлбэл би хэлсэн үгээ баталдаг нэг юм а гэдэг зүйлээ Есүс бод илэрхийлсэн. Тэгэхээр Есүс хүнийхээ хувьд бол үхсэн. Харин бурхан учраас тэр бол үхлээс одоо амьлсан ийм гайхамшигтай баталгаа Библиэд байдаг юм а. За Библи алдаа мадаггүй гэдгийг одоо Библийг бас шүүмжилдэг ийм хүмүүс байдаг. За Библийг шүүмжилдэг хүмүүс юу гэж одоо илэрхийлдэг вэ гэхээр хүмүүс хүнээр дамжуулан Библи бичигдсэн учраас хүн бол алдаа гаргасан байна. Тэгэхээр энэ Библиэлд байгаа хоорондоо зөрчилдөж байгаа ийм зүйлийг бол одоо олж хараад тэр харж гэнэ үү тийм ээ одоо ийм байгаа учраас Библи бол алдаатай гэж хэлдэг. Тэдний алдаатай гэж хэлдэг 5 төрлийн жишээг би одоо эндээ хэлье. Жишээлбэл Библи нь энгийн ярианы хэлээр бичигдсэн учраас Библи бол алдаатай гэж бол тэд бол ойлгодог. Гэтэл үнэндээ Библи бол энгийн хүмүүсээр бол бичигдсэн. Тийм ээ шинжлэх ухааны хэлээр эсвэл техник хэлээр одоо тийм хэлээр бол бичигдээгүй. Өдөр тутмын хүмүүсийн ярианы хэлээр бичигдсэн учраас Библи нь бол алдаа мадаггүй. Жишээлбэл Библиэлд нар сар 2-ыг Мосе Эхлэл номын 1-р бүлгийн 16-аас 18 дугаар ишлэл бичгтээ 2 том гэрэлтүүлэгч гэж бол бичсэн байна. Мэдээж ортон цагт бол шинжлэх ухаан хөгжсөн учраас нар бол өөрөөсөө тийм ээ асраг тесрэл дэлбэрэлт явж одоо гэрэлтдэг. Сар бол нарнаас ирсэн туяаг өөр дөр ойлгож бол гэрэлтдэг гэдгийг бол мэднэ. Энэ утгаараа Библи бол алдаатай гэсэн үг биш. Өөрөөр хэлбэл 2 том гэрэлтүүлэгч гэдэг нь ерөнхийдөө энгийн хүмүүсийн хэллэгээр хэлж байгаа. Жишээлбэл энгийн хүмүүс бол ингээд нар мандлаа, нар жаргалаа гэж бол ярьдаг. Гэтэл шинжлэх ухааны үүднээс харах юм бол нар бод манддаггүй, нар бол жаргадаггүй. Яагаад гэвэл нар одоо нарыг тойрсон 9 гариг түүний дотор манай дэлхий өөрөө нарыг тойрохдоо эргэлдэж байдаг. Өөрөө эргэлдэхдээ нар руу харсан хэсэг нь бол гэрэл өдөр баг гэж тооцоод нар руу хараагүй сүүдэртэй талаа бол харанхуй шүн гэж тооцдог. Тийм учраас нар мандаад нар жаргаад гэж энгийн хүмүүс ярьдаг боловч шинжлэх ухааны хувьд бол нар манд нар жаргаас ойлголт бол байхгүй. Зөвхөн нар бол үргэлжийн байнгын одоо гэрэлтэй байдаг юм а гэдэг зүйлийг хэлнэ. Тэгэхээр энэ нэгдчлэн энгийн одоо нэр томьёогоор энгийн хэллэгээр Библийг бичснээрээ Библи нь бол алдаатай гэсэн үг бишээ гэдгийг эхлээд ойлгох хэрэгтэй. За хоёрдугаарх нь Библийн хаа нэгтээ байгаа ишлэлийг өөр газар чөлөөтэйгээр буулгасан байдаг. Энэ нь Библи тийм ээ алдаатай гэсэн үг биш. Жишээлбэл хуучин гэрээний зарим ишлэлийг шууд үгчилж буулгасан байдаг. Жишээлбэл Дуулал 104-ийн 4-р ишлэлийг Еврей 1-7-д шууд буулгасан байдаг. За дэлгэцэн дээр та бүхэн энэний одоо харьцуултыг бас харж байгаа бах. За хоёрдугаарх нь зарим тохиолдолд тийм ээ Библийн ишлэлийг өөр газар дахин дурдахдаа гол санааг нь дүгнэж тэнд тэгсэн байдаг гэх мэтлэнгээр дурдах байдлаар бол хэлдэг. Жишээлбэл Тооллого 12-ийн 7-ог
Еврей 3 дугаар бүлгийн 2 дугаар ишлэлээр бол ингэж болгосон байна. За та бүхэн дэлгэцэн дээр харьцуулж байгаа ишлэгийг харж байгаа. Тэгэхээр энэ мэд тийм ээ одоо Библийн ишлэлүүдийг одоо чөлөөтэйгээр одоо өөр нэг газар иш татаж буулгахдаа энэ нь болохоор Библи бол алдаатай гэсэн үг биш. Харин тухайн одоо бичигч бол одоо тэр Библийн хуучин гэрээний ишлэлийг шинэ гэрээн дээр буулгахдаа чөлөөтэйгээр буулгасан байдаг юм аа. За 3 дугаарх нь Есүсийн хэлснийг арамай хэлнээс грек хэл рүү буулгасан нь Библи алдаатай гэсэн үг биш. Библийн шинэ гэрээн грек хэл дээр бичигдсэн. Харин Есүс бол арамай хэлээр ярьдаг байсан. Тэгэхээр Есүсийн арамайгаар хэлсэн одоо үг бүрийг үгжилсэн байдлаар биш. Харин арамай хэлнээс грек хэлэнд орчуулах байдлаар буулгаснараа Библи алдаатай гэсэн үг биш юм. За зарим газар Есүсийн хэлснийг бол арамай хэлээр нь буулгасан байдаг л да. Жишээлбэл Талита кум гэж одоо Марк 5:41 дээр хэлсэн байдаг. Тэгээд Талита кум гэдгийн орчуулга нь бяцхан охин минь би чамд хэлж байна бос гэдэг юм үг байна. За Ифата гэж одоо тийм ээ одоо нээгд гэсэн үгийг арамай хэлээр бол буулгасан байсан. Марк 7:34. За мөн Марк 15:34 дээр Элой Элой лама сабахтани буюу миний бурхан юунд та намайг орхив гэж ийм одоо үгсүүд бол гардаг. Библийн шинэ гэрээн дээр Есүсийн үг бүрийг шууд арамай хэлээр бичих юм бол Талита кум Ифата гэх мэтээр бичээд хаалтан дотор утгыг нь бичих юм шаардлагатай болно. Харин шинэ грек бичигчт нь бол тэгээгүй шууд л грекээр орчуулан буулгасан нь Есүсийн хэрэглэсэн үгийг биш, харин Есүсийн хэлсэн үгийг буулгасан дуу хоолойг бол буулгасан ба. Өөрөөр хэлбэл Есүсийн дуу хоолой бол үнэн утгаараа буусан. Харин Есүсийн хэрэглэсэн үгийг бол хэлээгүй. Жишээлбэл одоо англи хэлээс монгол хэл рүү орчуулах гэж бодоход англиар ярингууд л тийм ээ одоо орчуулагч нь шууд монголоор буулгадаг үстэй. Тэр хүний одоо ярьсан үгийг монгол хэл дээр буулгадагтай адилхан одоо арамай хэл дээр ярьсан зүйлийг грек хэл дээр буулгасан ба. Энэ утгаараа бол Библи нь бол алдаа мадаггүй. За дөрөвдүгээрх нь үйл явдлын дистаралыг Библиэд өөр бичсэн нь алдаатай гэсэн үг биш. Жишээлбэл одоо Есүс одоо сатаанд цөлд соригдож одоо байх үед Матай одоо 4-р бүлэг дээр бол яг тийм дарааллаар нь бол бичсэн байдаг тийм ээ. Яг ихэд ийм өдөлт ирсэн, дараад нь ийм сорилт ирсэн, дараад нь ийм сорилт ирсэн, Есүс ингэж ялсан гэж. Харин Лукийн 4-р бүлэг дээр бол үүнийг бол дарааллаар гэсээ илүү ер нь бол 3 удаагийн ийм одоо сорилт өдөлт болсон гэдэг зүйлийг бол бичсэн. Тэгэхээр дистараллыг хэдийгээр одоо сольсон боловч энэ бол Библи алдаатай гэсэн үг биш. За 5 дугаарх нь ижил үйл явдлыг өөр өнцгөөс одоо онцолж бичсэн нь Библи бол алдаатай гэсэн үг биш. Жишээлбэл сайн мэдээний 4 ном болох Матай, Марк, Лук, Иохан гэдэг 4 номод Есүс 5,000 хүнийг хооллсон тухай бол гардаг. За эдгээр Библийн ишлүүдийг би дэлгэцийн доор тавья. Тэгээ та бүхэн энэ ишлүүдийг хараад өөрийнхөө Библиэс тулгаж уншина биз. За нэг түүх нь ерөнхий байдлаар өгүүлсэн бол нөгөө түүх нь илүү нарийн деталь болов агуулсан байдаг. За өөр нэгэн жишээн дээр Матай 8 дугаар бүлгийн 5-аас 13 дугаар ишлэлдэр Есүс 100 цэргийн даргын зарцыг бол эдгээсэн тухай түүх бол гардаг. За энэ түүхэн дээр бол их ерөнхий мэдээллийг бол агуулсан байдаг бол Лук номын 7 дугаар бүлгийн 1-ээс 10 дугаар ишлэлдэр илүү нарийн деталь оруулсан байх жишээ. Магадгүй Лук өөрөө хүний их хэмж учраас хүний итгэлийн талаар бол бичиж байгаа хэсгүүдийг бол илүү нарийн оруулсан байхаа гэж бодож байна. За өөр нэгэн Библийн нэг хэсэг дээр одоо нэг үйл явдлын өөр хэсгийг бол бичсэн ийм тохиолдол байдаг. Жишээлбэл Юдас Есүсийг одоо 30,000 зоосоор худалдсан түүний дагалдагч Юдас өөрийгөө дүүжилж өгсөн гэж Матай 27 дугаар бүлгийн 1-ээс 10 дугаар ишлэлээр бичсэн байхад Үйлс 1-р бүлгийн 15-аас 19 дугаар ишлэлээр төрүүлгээ харж унан хевлийгээ ярьж гэдэс дотроо цовуулжээ гэж бол хэлсэн байна. Тэгэхээр өөрөөр хэлбэл дүүжлэгдсэн үнэн тэгээ дүүжлэрийн олсон тасраад энэ хүн доошоо унахдаа доор нь магадгүй хатуу бийтэй байсан, хат асга байсан тийм ээ. Ямар ч гидсээ ярьж одоо ингэж үгсэн гэж одоо үздэг. Тэгээд энэ хоёр ишлэл дээр хоёуланд нь тэр газар бол цус талбай гэж бол нэрлсэн гэж бол хэлсэн байна. Тэгэхээр нэг үйл явдлыг
одоо нэг нь эхлэлийг нөгөөх нь төгсгөлийг нь бичснээрээ Библи бол алдаатай гэсэн үг биш. Тэгэхээр Библи ямар ч байсан Бурханаас бичигдсэн, Бурхан тэр бичиг санаа хүнд өгсөн, хүнд хүнийг нь буулгахдаа алдаа мадаггүйгээр буулгасан. Мэдээж одоо зохиогчийн өөрийнх нь онцолж байгаа тухайн одоо номыг унших, тэр уншигчдад хандсан тэр одоо аль хэсэг нь энэ одоо еврей хүнд, аль хэсэг нь тийм ээ одоо ром хүнд, аль хэсэг нь грек хүнд илүү сонирхолтой, илүү ойлгомжтой байх уу гэдэг үүднээс бичсэн учраас тэд болвол одоо ариун сүнсний сануулсан тэр зүйлсийг өөрийнхөө илэрхийлэх юм эрхчлэл бас байсан гэдгийг бас ойлгох хэрэгтэй. Гэхдээ энэ нь тэд алдаатай бичсэн гэсэн үг биш. За хоёрдугаарх нь одоо эхний санаа бол Библи бол алдаа мадаггүй гэдэг талаар үзсэн бол хоёрдугаарх нь Библи нь алдаа гаргах боломжгүй тийм ээ гэдэг ийм одоо ухагдах юм байна. Infallibility гэж тийм ээ хизээж алдах ямар ч боломжгүй. Яг л Бурхны үг нь Бурхны зорилгыг биелүүлэх учраас энэ бол алдаа мадаггүй байх ёстой. Алдах ёсгүй. За энэ талаар бол Исая 55:11 дэх ишлэлдэр миний амнаас гарсан миний үгс хүслийг минь гүйцэтгэхгүйгээр илгээсэн зорилгыг нь хэрэгжүүлэхгүйгээр над руу хоосон буцаж ирэхгүй гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл энэний өмнөх ишлэлээр Тэнгэрээс одоо хур бороо орохдоо газарт одоо шим өгөх гэж Тэнгэрээс ордог. Тэрнээс биш Тэнгэрээс очсон хур бороо газарт хүргүүгээр дээшээ ингээд буцаад явдгуутай адилхан Бурхны зорилгыг биелүүлэхээр тэр үг бичигдсэн бол тэр зорилгоо биелүүлэхээс нааш Бурхны үг Бурхан руу нь өөрт нь очихгүй гэдэг ийм зүйлийг бол Бурхан Исая 55 дугаар бүлгийн 11 дугаар эшлэлээр хэлсэн. Тэгэхээр энэ утгаараа Библи бол алдаа гаргах ямар ч боломжгүй. Яг бол тэдгэр үг нь Бурхны зорилгыг биелүүлэхийн төлөө бичигдсэн. Тэр зорилгонд гүйцэтгэл тэр үг болвол биелэн биелэгдтэл тэр үг нь болвол алдаа гарахгүй тийм ээ. Магадгүй цаг хугацааны одоо тэр нь биелээгүй болох юм. Жишээлбэл манай эзний 70 онд Иерусалим одоо хот сүрээд Израильчууд өөрийн төр тулсгүй болоод дэлхий дээр тархан суурьсан. Үүний дараа баг 2000 жилийн дараа 1948 онд Израилийн одоо Израиль гэдэг улс төрийн газрын зурган дээр эргэж гарч ирэх тэр хугацаанд бол Израиль улс байхгүй боллоо гэж хүмүүс бодсон. Тэгтэл иш үзүүлсэн байсан. Тийм би одоо үндэстэн бүрээс өөрхөө хүмүүсийг одоо их нутагт Авраамын амлсан тэр Канаан нутагт нь эргүүлээд аваачих болно. Өвөг дээдсээ газар нутагт тэр эргэж ирэх болно гэдэг энэ иш үзүүлэг байсан. Тэгээ тэр иш үзүүлэлийг биелэгдэл тэр үг болов хүчинтэй хэвээр. Өөрөөр хэлбэл энэ тэр үг бичигдсэн алдаа болоогүй. Харин биелэгдэх цаг хугацаанд л болоогүй байсан. Тийм учраас биелэгдэх үед хүн болгон одоо Бурхны үг биеллээ, Бурхны үг бол алдаагүй юм байна. Бурхан хэлсэн бол хийдэг юм байна гэдэг зүйлийг бол хүн ойлгосон байна. За харамсалтайгаар Библийг шүүмжлэгчд бол юу гэж үздэггүй гэхээр санаатаагаар хуурам эхлэх байдлаар Библийг огт алдаа мадаггүй, алдах боломжгүй гэж уншигчдыг одоо итгүүлж төөрөгдүүлсэн гэж бол тэг шүүмжилдэг. Тэгээд энэ мэд эсэргүүцлийг бид яг хэрхэн шийдэх вэ гэдэг зүйлийг бид ихэд ойлгох ёстой. Библи ч үнэхээр алдаа мадаггүй маа гэдгийг ойлгохын тулд Есүс тийм ээ одоо Библиэд хэрхэн хандаж байсан бэ? Тийм ээ Библийг хэрвээ Есүс алдаатай гэж харж ирсэн бол бид үнэхээр тэгж бодмоо. Тэгтэл Есүс Библийг одоо хэд зэрэг үнэлж ач холбогдол өгч Библийг хэрхэн дүгнэж байсан тухай бид харах ёстой. Иохан 17-гийн 17 дээр Бурхны үг бол үнэн гэж Есүс хэлсэн. Иохан 10:35 дээр Бурхны хэлсэн нэг ч үг зөрчигдөхгүй гэж бол хэлсэн. Матай 19-ийн 3-5 6 дугаар ишлэлдэр Адам Евагийн дүүхийг Есүс бол иш татсан. За Матай 24 дугаар бүлгийн 36-аас 39 дээр Нуагийн үеийн усан галыг бол иш татсан. За Иохан 5 дугаар бүлгийн 45-аас 47 дугаар ишлэлдэр Пентатук буюу хуучин гэрээний эхний 5 ном Тоораг одоо еврейчүүдийн нэрлэдэг Тоорад Мөсе бичсэн гэдэг зүйлийг мөн дурдахтаа тийм ээ Есүс бол Мөсег хүлээн Пентатукийг хүлээн Нуаг хүлээн Адамыг хүлээн За мөн Матай 12:40 дээр Иона болон том загсын тухай түүхийг өгүүлэхдээ Библиэлд бичигдсэн эдгээр түүхт нь бүгд үнэн юм аа гэдэг зүйлийг бол баримт одоо иш татаж болоод хэлсэн байдаг. Тэгээд Есүс Иохан 14-ийн 26-гийн
13 дугаар ишлэлээр өөрийн дагалдагч нартай би та нарт үнний сүнсийг илгээн тэр үнний сүнс та нарыг бүхий л үнэн рүү хөтлөх болно гэсэн. Тэгэхээр Есүсийн дагалдагч нар тэр үнний сүнсээр хөтлөгдөн шин гэрээг бол бичсэн. Тэгэхээр шин гэрээ бол үнний сүнсний буюу ариун сүнсний удирдамжтайор бичигдсэн ном юм а гэдэг зүйлийг Есүс бол хэлж байгаа. За энэ тал дээр 1-р Коринт номын 2-р бүлгийн 10-аас 13 дугаар ишлэлээр ингэж хэлжээ. За энэ бол Илч Паулын хэлсэн үгс байгаа. Гэвч Бурхан үүнийг сүнсээр бидэнд илчилсэн юм. Сүнсээр гэдэг нь томоор гэж байгаа тийм ээ, ариун сүнсээр. Учир нь сүнс бүх зүйлийг тэр байтугай Бурханы гүн юмсэгч гэсэн нэвтгэлдэг ажигуу. Учир нь хүний дотор буй сүнснээс өөр хүний бодол санааг хэн мэддэг вүлээ? Түүнчлэн Бурханыхыг Бурханы сүнснээс өөр хинч мэддэггүй. Бурханы бидэнд үнэгүй өгсөн юмсыг мэдхийн тулд бид ертөнцийн сүнсийг бус харин Бурханаас ирсэн ариун сүнсийг хүлээн авсан юм. Бид үүнийг хүний мэрэгэн ухааны сургасан үгсээр бус харин ариун сүнсний сургаснаар ярьдаг бөгөөд сүнслэг зүйлсийг сүнслэгээр тайлбарладаг гэж бол хэлсэн байна. Паул бол шинэ гэрээний 13 номыг бол бичсэн. Шинэ гэрээг бичигчид энэ хүү үнний сүнс буюу ариун сүнсний удирдлагаар бичсэн юм а гэдэг бол хэлж байна. Тэгэхээр Библийг шүүмжлэгчдийн хэлж байгаа тэр санаатаар хуурам мэхлэх байдлаар гэдэг зүйлийг бид хүлээн шүрч болохгүй. Яагадгүй Библи бол огт алдаа маддаггүй. Яагадгүй Библийг бичих санаа нь Бурханаас ирсэн. Бурханаас ирсэн тэр санааг хүмүүс бол буулгасан байна. За Бурханаас ирсэн санаа бол алдах боломжгүй. Яагадгүй тэр Бурханы үг бол Бурханы хүслийг биелүүлэхээр өгөгдсөн учраас тэр хүсэл нь биелээ өгөх төлөө. Тийм ээ. Энэ чинь Библи худлаа юм байна шүү дээ. Есүс удахгүй ирнэ гэжсэн 2000 жил өнгөрцөн байж та хаа өндөр Есүс чинь гэдэг ч юм уу. Тухайн Библийн иш үзүүлэлтийг биелэх цаг хугацаанд болоогүй байхад Библи буруу юм а, худлаа юм а, санаатаар та нарыг хуурам ихэлсэн байна гэж ингэж өгүүлэх нь үнэндээ бол гүтгэлэг доромжлол гэдэг зүйлийг бид ойлгох ёстой. За Библийг бичих санааг Бурханаас ирсэн гэдэг энэ итгэл үнэмшлэлээр бид бат зогсох ёстой. Хэрвээ бид энэ Библийг бол зөвхөн хүн бичсэн юм а, зарим хэсгийг нь Бурхан бичсэн юм а гэдэг ийм холимог тайлбарт итгэх юм бол Библиэд хандах бидний итгэл бол тэр чигээрээ замхран алга болно. Тийм учраас либерал теологийг үүсгэн байгуулагч маш олон теологчдын хувьд бол Библийг шүүмжилдэг. Тэгээд Библийн энэ хэсэг бол хүн бичсэн, энэ хэсгийг нь Бурхан бичсэн. Тэгвчээс хүний бичсэн хэсгийг бол итгэх шаардлагагүй. Энэ бол зүгээр нэг тийм санаа бодол. Харин Бурханы бичсэн хэсэгт итгэх ёстой гэх мэтлэн ялгаруулдаг. Гэтэл бичээс бүх бичээс тийм ээ Бурханы амьсгалснаар байгаа гэж 2-р Тимотийн 3:16 дээр хэлсэн. Тэгэхээр энэ итгэл үнэмшлэлээр бид байх ёстой. Библи бол хүний зохиол биш, харин Бурханы санаанаас хүнээр дамжин бичигдсэн ариун ном юм а гэдэг зүйлээр бид ойлгох ёстой. Тэгэхээр алдаа мадаггүй энэ Бурханы үгийг бид бүрэн итгэхээс гадна Бурхан өөрийнхөө зорилгыг тийм ээ биелүүлдэг. Тийм учраас энэ зорилгыг биелүүлэхэд Бурханы үг бол алдах ямарч боломжгүй гэдэг зүйлээр бид бат итгэх ёстой. Өөрөөр хэлбэл Бурхан хэлсэнд бол өөрийнхөө хүслийг эрт орой хизээ нэгэн цагт заавал биелүүлнэ. Та бүхэн энэ хичээлийг олон дахин сонсороо. Бурханы үг алдаа мадаггүй, Бурханы үг алдах боломжгүй гэдэг энэ хоёр ухагтхууныг та гүн бат ойлгоорой. Тэр хамгийн чухал нь Библи бол Бурханаас бичигдсэн, хүнээр дамжуулан бичигдсэн, бидэнд өгөгдсөн Бурханы хүсэл юм а гэдэг зүйлийг ойлгох ёстой. Эзэн та бүгдийг ивэх болтугай. Баярлалаа.